Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3-3 насны туршидчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн Варшав хотноо эхэллээ. 7 хоног үргэлжлэх тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөж байгаа. Монголын эрэгтэй эмэгтэй шгшээ баг хэсгийн эхний 2 тоглолтоо өчигдөр хийлээ. Эрэгтэйчүүд B хэсэгт Чех, Польш, Америк нэгдсэн улс, Латвитай таарсан. Тэд хэсгийн эхний тоглолтонд Чехийн шгшээд 14-17-оор хожигдсон. Манай тамирчид тоглолтыг сайн эхлүүлсэн ч төгсгөл тааруу байсан нь эцсийн үр дүнд нөлөөсөө. Харин хэсгийн 2 дахь тоглолтоон талбай эзэн Польшийн шгшээ багийг 21-19-оор буулган авлаа. Энэ хэсгийг Чехийн шгшээ 2 ожилтой тэргүүлж байгаа бол Монгол, Латвийн баг тус бүр 1 ожилтой удаалж байна. Харин Америк нэгдсэн улс 1, Польш 2 хожигджээ. Эрэгтэйчүүд хэсгийн сүүлийн тоглолтуудаа энэ сарын 5-ны шөнийн 1 цаг 20 минутаас Америк нэгдсэн улстай, 3 цаг 10 минутаас Латвийн багтай хийнэ. Тэгвэл эмэгтэйчүүд B хэсэгт Австрали, Испани, Америк нэгдсэн улс, Унгартай багтсан. Хэсгийн эхний тоглолтонд Австралийн шгшээд 15-21-ээр, дараа нь Испанд 11-13-аар хожигдлоо. Шгшээ багийн бүрэлдэхүүнд анх багтсан нандин хүслэн бэлтгэлийн үеэр шагаандаа бэртэл авснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнчгөр болж түүнийг болор эрдэнэ орлож байгаамаа. Манай баг хэсгийн сүүлийн тоглолтуудаа энэ сарын 5-ны тэгтэг 30 минутаас Америк нэгдсэн улсын багтай, 2 цаг 45 минутаас Унгартай хийх хуваарьтай байна.